Сайн байцгаана уу? Манай Горгаз компани нь Better Burger-т газ нийлүүлж хамтран ажиллаад аль хэдийн 4 жил болчихжээ. Одоо бүгдээрээ Better Burger-ийн үйлдвэртэй танилццгаая. Better Burger-ийн хамгийн анхны шат амжилт нь болохоор манай талхны хэсэг байгаа. Талхны хэсэг рүү гүнд орцгоох. За энэ одоо манай талхны хэсэг бай. Тасалж жижиглээд бэлэн болсон бүтээгдэхүүнээ ингээд хөөлгөөд хөөлсөн талхнуудаа энэ чинь шараад тэгээд тэнцээ юм уу? Тэнд хөргөөдөг байна. За одоо дараагийн дамжлага буюу махны хэсэг рүү явж байгаа шиг юм. Энэ чинь бөөрийн хилүүд GS-ийн 70 г, салбарын 120 г-аар явдаг байгаа. Тэгээд бүлэн болсон махнуудаа хөрөгч рүүгээ игээд энэ чинь бас дахианы мах, өхрийн мах хоёр хамт явдаг байгаа. За манай дараагийн үе шат нь болохоор махаа шарах үе шат байгаа. Дахианы махаа шарж, өхрийн махаа болохоор энэ оон гэж шардаг байгаа. Энэ чинь болохоор одоо бэлэн болгосон махнуудаа энэ чинь өөрсдөө тавьж тийш нь угсралтын өрөөрөө оруулдаг байгаа. Одоо бөөндөө угсралтынхаа өрөөрөө орцгоо. Махан бэлэн болсон бүргэрүүдийг ингээд угсарч тавьдаг байгаа. Тэгээ энэ чинь угсраад энэ тлийн өрөөнд маань савлгааны хэсэг байгаа. Бүргэрээ савлж салбарууд руу явуулдаг. За бүгдээрээ савлгааны хэсэгт ирсэн байна. Энэ ширээн дээр бүргэрүүдээ ингэж савлж тавьдаг байгаа. Тэгээ савлсан бүргэрүүдээ хөргөөрлөдөг байгаа. Энэ хөргөөрлөө хийсэн бүргээ салбарууд руу тарааж өгдөг байгаа. За манай Better Burger маань Горгазтай хамтраад аль хэдийн 4 жилийн өмнө бүтсэн байна. Энэ хугацаанд Горгаз маань манай үйлдвэр болон салбарын нэгжүүдийг газар тасралтгүй хангаж аюулгүй ажиллагааг маань хангаж ажилласан Горгазтай баярлалаа. За тэгээ бүр гоё бүргэрийг та бүхэн авдалж үзэхийг хүсвэл Carrefour болон GS-ийн бүх салбаруудаар хөдөлгөөлж байгаа юм байна. Харин гоё шинээр нь халуунаар нь идэхийг хүсвэл хүүхдийн зөв болон 120-ын салбаруудад очиод идэх боломжтой байгаа юм шүү.